ээж номын ариун хуур болгосон ирэх цагийн эрдэмийн орой эдэр насны мөнхийн дулаан Шинэ Монгол Азийн зүрхэнд дассан Шинэ Монгол Агаарсан манай сургууль Шинэ Монголыг төгсөгчид гадаадын ихтэй сургуульд суралцж дүүргээд Монгол орондоо иргэн ирж шинэ улс орн нийгмийг бүтээн байгуулах их ажлыг өрнүүлж эхэллээ. Одоогоор тэд дөнгөж цохоосон нахиа боловч удалгүй авраг мод болно. Тэднийг гэрэлт ирээдүй хүлээж байна. Би Йокохамагийн улсын их сургуулийн хүний хөгжил боловсролын салбарыг төгсөөд одоогоор төрлөх сургуультай багшилж байна. Дүүнартад сурсан мэдснээсээ зааж байгаадаа төлөө их баяртай байна. Олон төгсөгчдийнхээ хамт Шинэ Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа. Японы Шиншүү их сургуулийн инженерийн ангийг төгсөж ирээд одоо Монголын Нолорын говь компанид менежерээр ажиллаж байна. Шинэ Монгол сургуулийг төгснөөрөө би Японд суралцах боломжтой болж улмаар үндэсний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Би Шинэ Монгол ахлах сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг их хэмжээ мэргэжлийг төгсөөд Увс аймгийн баруун төмрүүн сумд мэргэжлээрээ ажиллахаар очсон. Ингэж алс холбог газар ажиллахаар болсон минь Шинэ Монгол ахлах сургуульд сурч байсан хүсэл мөрөөдөл үзэл бодолтой минь л холбоотой. Би ирээдүйд сайн эмч болохын тулд ийм сонголт хийсэн. Бид 2003 онд Шинэ Монгол ахлах сургуулийг 2 дахь үеийн төгсөгчд бос төгссөн. 2007 онд Монгол Улсын их сургууль эдийн засгийн сургуулийг төгсөөд одоогоор сангийн яамд мэргэжлээр ажиллаж байна. Шинэ Монгол ахлах сургуулийг төгснөөрөө бид үргэлж бахарх гэж байдаг. Цаашдаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө чадах бүхнээ зориулах болно. Улсын хөгжил нь эх орноо хөгжүүлэх чин гэрмэлзэлтэй өндөр боловсролтой иргэнээс шууд хамаардаг. Шинэ Монгол сургууль эд үгээс яг 10 жилийн өмнө Монголын анхны 3 жилийн сургуультай бие даасан ахлах сургууль болж эрдмийн их өргөөний үүдээ нээж байсан бол эд үгэ бүрэн цогцлбор болон өргөжж улсын тэргүүний сургуулийн нэг болжээ. Шинэ Монгол сургууль нь олон улсын жишгт нийцсэн агуулга хөтөлбөрийг нэвтрүүлсэн сурагчтай гадаадын ихтэй сургуульд шууд шалгалт өгөх эрхтэй төгсөгдгөөр онцлог. Мөн 2007 оны топ 1-р сургууль болон Баянзүрх дүүрэг нийслэлийн тэргүүний сургуулиар шалгарч байжээ. Одоо Монголын анхны эко сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Шинэ Монгол сургуулийн зорилго нь өндөр хөгжилтэй оронд төгсөгчдөө суралцуулах төдий биш, тэдний мэдлэг чадварыг Монголын хөгжилд бүрэн дүүрэн зориулахыг зорддог. Эрхэм баян эрдэм ном гэдэг сурч мэдснээ ард түмэндээ харамгүй зориулах дэлхийн боловсролд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ үеийн Монгол иргэнийг тэд бэлтгэж байна. Өнөөдөр тус сургуулийн 200 гаруй төгсөгчид өндөр хөгжилтэй оронд суралцж, төрүүчээсээ буцаж ирээд Монголын нийгэмд ажлын гараагаа хэдийн эхэлжээ. Шинэ Монгол сургууль нь ирээдүйн Нобелийн шагналтан нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын төрийн тэргүүн болон дэлхийн авраг болох төгсөгчдийнхөө алдрыг мөнхлөх хөшөөний суурь босгож 2010 оны 9-р сарын 12-ны өдөр нээлттэй хийлээ. Монголын хүүхэд залуусыг үндэсний бахархалтай болгож гал ирмэлцэл чин зөргөөр жигүүрлэн улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргахаар суралцахыг уриалан урам өгөх зорилгоор энэхүү хөшөөний суурийг босгожээ. Гэхээр миний мөрөөдөл, миний ирээдүйн зорилго бол анхны эмэгтэй, анхны Монгол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. Одоо би та бүхэндээ Шинэ Монгол сургуулийн 1-р үеийн төгсөгч Батзаяа ихчийнхээ бичсэн шашинг уншиж танилцуулъя. Надад маш том нэгэн мөрөөдөл байдаг. Би Монголын ирээдүйн Нобелийн шагналтан болно. Мөн ирээдүйд сурагч оюутан судлаачид хүрч ирээд Шинэ Монгол сургуулийн төгсөгчид өөрийн мөрөөдөл, ирээдүйн зорилгоо шашин хэмээн нэрлэж бичиж үлдээдэг уламжлалтай. Манай сургуулийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж байна. Японы төрийн бус байгууллага, тэтгэлгийн сан, хувийн компаниуд, мөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Шинэ Монгол сургууль дээр Японы ихтэй сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирж
өөрсдийн сургуулаа сурталчилдаг юм аа. Энэ өдрүүдэд сургууль байгуулагдсан 10 жилийн яваа тохиож байна. Миний хувьд шинэ Монгол орныг бүтээн байгуулах зөв сэтгэлтэй бүтээл залуусыг бэлтгэх сургууль байгуулъя гэж бодож мөрөөдөж эхэлсэн маань 1995 онд Японд суралцах болсон үеэс ихтэй юм аа. Гал бадрах багшийн мэрэгжлээ дэвшлүүлэхээр Япон улсын Ямагата хотыг зорьжээ. Удалгүй эхнэр 4 охиноо өөр дээрээ аваачсан байна. Хувийнхаа задлаа суралцаж гэр бүлээрээ Японд амьдрна гэдэг түн хүндэлтэй. Галаа хамаг чадлаараа л ажиллаж байлаа. Шүн орой ачаа буулгах, хоолны газар зөөгч гэдэл олон ажил хийдэг байсан юм. Тэр үед Хигаши Нихон хаус компаниас гадаад оюутнуудын дунд элтгэлийн уралдаан зарсныг гал бадрах олж мэдээд оролцохоор шийджээ. Сэдв нь миний мөрөөдөл. Тэрээр Японд сурч мэдснээ ашиглан Монголд сургууль байгуулна гэсэн мөрөөдлөө бичлээ. Уралдаанд тэнцэж 500 мянган йены шагнал хүртлээ. Энэний дараа Ямагата хотын Ротари клубын тэтгэлэгт тэнцжээ. 98 онд шиг санагдаж байна. Гал бадрах Йонаяма Ротари клубын тэтгэлэгт их сургуулиасаа тодорхойлогдсон ирж байлаа. Улс орноо хөгжүүлэхийн тулд боловсрол чухал л да. Тиймээс боловсролын төлөө зүтгэх хэрэгэлцэлтэй гэж ярихын сонсоод зөв залуу байна гэж бодсон юм. Тиймээс ч бид түүнийг хамгийн түрүүнд сонгосон юм. Мөн онд том охин тогсон Ямагатагийн элит сургууль болох Ниши ахлах сургуульд тэнцлээ. Энэ сургуулийн сурган хүмүүжүүлэх арга хөтөлбөрийг охины хамт судлаад нөгөө хайж байсан дэлхийн стандартын сургууль мөн болохыг олж мэдлээ. Энэхүү мөрөөдөл нь бийжиж удалгүй тэрнийг идэвхтэй дэмждэг хүнч гарч ирлээ. Нагасе Йоко эхнэрийнх нь ажилладаг компани захирал нэмэгтэй юм. Гал бадрахын урилгаар 9 сард Монголд анх зочилсон юм. Яг тэр үед гал бадрахын мөрөөдлийг асуусан нь одоогийн шинэ Монгол ахлах сургуулийг байгуулах эхлэл болсон юм. Тухайн үед гал бадрах улсын сургуулийн танхим хөлсөлж сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тооцоолж байлаа. Гэтэл Нагасе сургууль гэдэг барилгаасаа эхэлдэг юм гэж тэрнийг зоригжуулжээ. Гал бадрах аав Жанчвтайгаа зөвлөв. Тэрээр 9 хүүхэд өсгсөн хөдөө аж ахуйн яамд насаараа ажилласан хүн. Жанчвгаа миний хүү хийгээд үз хийчих гэж хүүгээ дэмжин хүүгийнхэн амьдралын чухал мөчөд сэтгэлийн дэм өгч урам хайрлалаа. 1999 оны 100 Монголд байхдаа тооцоо зураг төслөө анхны байдлаар гаргаж үзэхэд анхны төсөөллөөс хол давсан хөрөнгө оруулалт хэрэгтэй болох нь ойлгомжтой болов. Гэвч Япон өхд нь энэ чантралгүйгээр харин ч дэмжигчдийн хүрээгээ тэлжээ. Юуны өмнө олон хүмүүсийг уриалан дуудах хэрэгтэй байлаа. Тэгээд бүгдээрээ цуглуулах мөнгөний хэмжээгээ тогтоож 3 жилийн хугацаанд жил бүр нэг хүн 10 мянган йены хандив өргөж байхаар шийдвэрлсэн юм. Тэд 99 оны намар сургууль байгуулах төлөвлөгөөгөө наривчлан гаргасныг дуулаад энэ тухай сонинд нийтэлсэн юм. Гэтэл сурвалжлаг гарсны дараа тэрний мөрөөдлийг дэмжигчид олон байгаа нь мэдрэгдсэн. Энэ бүгдийг сонинд бичиж багтахааргүй байсан болохоор эцэст нь ном болгохоор шийдсэн юм. Баган нэгийн холбоо 300 гаруй гишүүнтэй цагаан сарын бэлгийн давсан мөнгөө хандвилсан цэцэрлэгийн жаалаас ахуулаад тэтгэврийн хөгшид гээд баян чинээлэг бус сайхан сэтгэлтэй жирийн японочдыг хандвилсан баган нэг бүрээр энэхүү сургууль боссон. Ямагата хотоос гадна Сендай болон бүр Ас холын Осакагаас хүртэл хүмүүс гишүүн болж байлаа. Гал бадрах багшийн төлөө сургууль байгуулж өгье гэсэн зорилгодоо хүрч одоо 10 дахь жилээ ухтаж байна. Монгол орон тусалснаар миний хувьд ч гэсэн амьдралын нэг мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд үүндээ их талархаж явдаг юм. Улаанбаатар хотын 13 дугаар хорооллын газар дуудлах худалдаагаар зарагдах боллоо. Гал бадрахын аав Жанчвгаа том ихч Дунгалагийн хамт оролцож 920 хүүхдийн суудалтай сургуулийн газрыг авчээ. Тэр үеийн бүх зөвшөөрөл Бэжиг баримт иргэн Жанчв нэрээр гарч байжээ. Бусад Бэжиг баримтыг гал бадрахын оюутан цагийн багш нар болох Содов Цоо хүүнэр хариуцсан гүйцэтгэжээ. Өдөрдох зөвлөлийн анхны гишүүд болох Цоо хүү Содов багш нар болон игч Тунгалаг нь Шинэ Монголын үүсгэн байгуулагчид юм. Газар чөлөөлөө жоохон үнхээр ирэх байсан. Тэр хорооллын айлууд бол нохоогоо тавин, бөөж туун хаалгаа оруулахгүй. Арай хийж одоо айлуудаа нүүлээд хашааны хашаа татсан. Тэгээд 2000 оны 5 сарын хойно барилгын ажлаа эхэлж байлаа. Энэ шинэ Монгол сургуулийн ажилтнууд манай компани хамгийн анхны том ажил байгаа юм. Миний
Тэгээ энэ дээр бол одоо туршлага дуртаад ажиллаж явах саатж явах үед хангаагч нөхөр пүүж авах гээд тэнд юусоо журмас ахуулдаг тэр таамаглалын юм болцсон шүү дээ. Барилгын ажил урагшилж байсан ч санхүүгийн бэрхшээлтэй тул гарав. Гал бадрах аав жанчив болон хамаатан садангаас мөнгө цуглуулж эхэллээ. Том охин тогс нь Японд цагийн ажил хийж цуглуулсан мөнгөө хандивлаа. Япон анд нөхдөөсөө хөрөнгө оруулахыг ч хүсжээ. Тэд их хэмжээний хандив зээл ирүүлснээр санхүүгийн асуудал ямар ч байсан шийдэгджээ. Дараагийн том асуудал бол багшлах боловсон хүчний асуудал байсан. Биеийн тамирын багш Айна хаан, математикийн багш Алтан гэрэл нарыг гал бадрах багш өөрөө урьж ажиллуулсан бөгөөд бусад багш нарыг сонгон шалгаруулан ажилд авчээ. Шинэ Монгол ахлах сургууль нь 105 сурагч, 8 багш, 7 ажилтнтай гал голомтой инхүү асааж байлаа. Анхны хэдэн багш бид 84 дэх сургуулийн заалыг хөсөлж хүүхдүүдэд шалгалт авсан. Галаа захирал болон багш бид хүүхэд нэг бүрээс бичгийн болон ам ярьслахын шалгалт авч 200 гаруй хүүхдээс 105 сурагчид тэнцээ. Сургуулийн нээлттэй 9 сарын 15 гэж тооцоолов. Гэтэл барилгын ажил дуустдаггүй. Гал бадрах захирал шинээр элсэх хүүхдүүдийн эцэг эхийг цуглуулан 10 сарын 2-нд хүртэл хүлээхийг хүсэв. За эхэндээс бид нэлээх бухимдсан. 9 сарын 1-нд хичээл эхэлсэн байдаг. Шинэ Монголын хичээл бүтэн сараа хоцорсон. Гэтэ гал бадрах багш бидэд барилгаа үзүүлээд сургуулийн байрыг үзүүлсэн гэж бид их хөвтөлтэй болсон. Ингээд хичээл эхэлсэн хойш 1 сар өнгөрсөн дараагаар сайн сургууль байна гэдэг бид сайн мэдж авсан шүү. Гэргийн алтан цэцэг нь сургуулийн нээлтийн өмнөхөн Японоос иржээ. Тэрээр сургууль дээр хонон өнжин будаг хийж, анги танхимын цэвэрлэгэнд гар бие оролцсон ажиллажээ. 2000 оны 10 дугаар сарын 5 2 хоногийн өмнө Орсон цас хайлж намрын налгар өдрүүд боллоо. Сургуулиа амжилттай нээж анхны хичээл эхэллээ. Хамт хүчин зүтгэж зовлон жаргалаа хуваалцсан эхнэр алтан цэцэг, аав жанчив, Нагаши тэргүүтээ Япон нөхөд, бүрв базрах, тунгалаг эгч нь баярын нулимс унгаж байлаа. Энэ бол мөрөөдөл нь биелж, их ажлын ард гарсан хүмүүсийн баяр төмөч байсан юм. Тухайн үед 3 жилийн ахлах сургуулийн тогтолцоо Монголд цоошин зүйл байсан тул анхны төгсөгчдийн гэрчлэгийг олгуулах талаар холбогдох төрийн байгууллагын дэмжлэг, зөвшөөрлийг авах хүндхэн сорилтыг тухайн үед Шинэ Монгол сургууль туулсан юм. Энэхүү гадаадын ихтэй сургуульд тэнцэх хүүхэд төгсөж дийлэхгүй байсан боловсролын тогтолцоонд цоошин салхи үлээл гэж өнөөдөр 200 гаруй төгсөгчдөө өндөр хөгжилтэй орны ихтэй сургуульд суралцуулсан багтам үйлс эхэлсэн юм. Японд их сургуульд орохын тулд 12 жил сурсан байх шаардлагатай. Тэгэхээр манай 1-2 дугаар курсын оюутан Японд сурах шалгалт өгөх эрхтэй болдог байлаа. Хувийн зардлаар суралцахад Япон хэлний шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай байжээ. Тэгвэл 2003 онд математик, физик, хими, нийгмийн ухааны нийлбэр оноогоор тооцоолсон нь Шинэ Монгол сургуулийн хувьд алтан боломж болжээ. Шинэ Монгол сургууль Японтой адил ахлах сургуулийн 3 жилийн сургалттай гэдгийг дуулаад очиж үзлээ. Японы ихтэй сургуульд суралцах шалгалт өгөх боломжтой болгож байсан юм. Энэ цаашдаа хүлээн зөвшөөрөгдөж өнөө курсанд их баяртай байдгийн та. Японд суралцах ерөнхий шалгалтанд тэнцсэн анхны төгсөгчдийн өргөдлийн маягт ганшааг бөглөх их ажлыг гал бадрахын том охин тогс гүйцэтгэжээ. Анхны намыг би тосч авчлаа. Тэгээ өндөр өртөгтэй Японд бака мөнгөтэй ирсэн тэдэнд зориулж найзаасаа байр гуугаад өнгөө байрлахаар бэлдсэн байсан л да. Тэгээ тэр байр нь их хуучин байр, тэгээд халуун усан ч гэсэн 2 хүнийх гардаг. Гэхдээ л миний хувьд болохоор аль болох 5 амжилт гаргаасаа гэж хүсэл маань бол биелсэн л дээ. Бид шөнийн автобусаар явж өөрийн 5-6-гийн алдад буугаад хаягаа барьж халахсаар сургуулаа олж очдөг байсан. Найзлынх нь өрөөнд хувцас сулчгаад цаг нь болохоор чемодантай хувцас бариад л шалгалтаа өгөндөө. Тэгээ шөнийн автобусаар буцаад семинар руугаа явдаг байлаа. Харин одоо ол хүүхдүүд маань симпай ах эгч нарын тосч аваад өглөө шалгалтын байранд дагуулж очдөг болсон. Тэгээд нэг нь орой автобусанд суулгаж өгөхөд нөгөөх нь өглөө тосоод авдаг жишээтэй. Гал бадрах багш тэнцсэн анхны оюутнууд дээр ирж их сургуульд орох хүртэл нь 1 сар гашиуко буюу цугларалт хийж хамт амьдралаа.
Оюутнуудаа Японд амжилттай суралцаж төгсөөсэй гэсэндээ Япон хүмүүсийн амьдрал, соёлын тухай тэдэнд нэг бүрчлэн тайлбарлан сургамж зөвлөгөө өглөө. Энэ нь одоо ч зохион байгуулагдаж байгаа билээ. За шинэ Монгол ахлах сургуулийн төгсөөч Японд суралцж буй оюутан залуус бид өөрсдөө шинэ Монгол овгийнхан гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн нэг сургуулийн төгсөгчд гэхээсээ илүүтэйгээр нэгэн гэр бүл болж ах トゥ ус болж бие биендээ тусалж дэмжиж явахыг одоо бэлэгдэж ийм нэр өгсөн. Тэгээд жил болгон Монголоос одоо Японы ихтэй сургуулиудад шалгалт өгөх гэж ирж буй дүүнэрээ бид нар нисэх буудлаас тосож аваад гэртээ хонуулаад хичээлийн хамтдаа бэлтгээд шалгалт болох өрөөрөө хөтөлж хүргэж өгдөг байгаа. Тэгээд мэдээж сайн дүн гарсан тохиолдолд хамтдаа баярлаж тэгээд тааруу дүн гарсан тохиолдолд дүүнэртэй сэтгэлийн дэм өгч яг нэгэн гэр бүл шиг байд юм. Шинэ Монголын хүүхдүүдийг шалгалт өгөхөөр ирэх үед бид хоол байр аяг тавг хүнжилгээд хэрэгтэй бүх зүйлсийг нэг бүрчлэн бэлддэг. 18 та хүүхдүүд хүлээж авч өсгөж байгаа юм шиг санагддаг. Өнгөрсөн жил Фукума Сумие-сан алтан цэцгийн дурсгал зориулж өөрсдийн холбоонд Кинран Нокай буюу алтан цул цэцгийн холбоо гэсэн их гоё нэр өгсөн. Шинэ Монгол сургуулийг төгсөгчдийг Японд суралцахад тэтгэлэг олгодог сан төрийн бус байгууллага жилээс жилд хүрээгээ тэлсээр байна. Тус сургуулийн ууган хандивлагч байгууллага Аква нийт 10 төгсөгч, Мабучи сан 55 төгсөгч, Хигаши Нихон хаус 9 төгсөгч, Ясуда сан 9 төгсөгч тус тэтгэлэг олгожээ. Мөн Японы засгийн газрын тэтгэлэгт нийт 63 төгсөгч нь тэнцсэн байна. Тэтгэлгийн сангийн хүрээ ийхүү тэлж буйн Японд сурч буй төгсөгчдийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Гал удрахын тухай анх интернетэд гарсан ярилцлагаас олж мэдсэн. Ярилцлага дээр мэйл хаяг нь байсан тул мэйлээр харилцаж эхэллээ. Тэгээд түүний хүсэл мөрөөдөл үнэн сэтгэлийг ойлгож мэдэрсэн юм. Энэ хүнтэй заавал уулзах хэрэгтэй юм байна гэж үзээд Токиогоос Ямагата хүртэл очиж хэрэг болгон уулзлаа. Тэгээд түүний тууштай сэтгэлийн сайн ойлгосон. Аква бол боловсролыг дэмжигч байгууллага. Галбадрах болоод бидний зорилго нэг байсан бөгөөд хамтран ажиллаж эхэлснээс хойш 10-аад жил өнгөрчээ. Үүндээ би их баяртай байдгийн. Учир нь бид шинэ үеийг авч явах шинэ хүнийг хамтран бүтээж байгаа юм шүү дээ. Эхлээд Аква нийгэмлэгээс анхны хүүхдүүдэд тэтгэлэг олгож байсан. Улмаар Мабучи олон улсын тэтгэлгийн сан байгуулагдсанаар Шинэ Монголын төгсөгчдийг тусгайлан дэмжсэн юм. Шинэ Монголын төгсөгчдөд Япон хүүхдүүдэд алга болоод байгаа эцэг их хайрлах, эх орноо хөгжүүлэх сэтгэл маш өндөр байдаг нь бидний сэтгэлийг татсан. Мөн Шинэ Монголын төгсөгчдийг сургалтын төлбөрөөс 100% чөлөөлж, амьдрах зардлыг сургуулиасаа олгодог ховийн их сургуулиуд ч бий болов. Үүнд Тохоку нийгмийн халамжийн их сургууль, Токиогийн олон улсын их сургууль, Оберлийн их сургуулийг дурдж болно. 2010 оны байдлаар тус сургуулиас Японд суралцагчдын тоо 150-д хүрчээ. Тэд дэлхийд нэртэй Токио, Хитоцубаши, Тохоку, Чиба, Шиншүү зэрэг их сургуулиудад суралцж байна. Дээрх тэтгэлгийн нийт хэмжээ 5 тэрбум төгрөг давжээ. (2010 оны 7 дугаар сарын 31-нд Япон улсын Сендай хотын Тохоку их сургууль дээр Шинэ Монгол сургуулийн төгсөгчид, багш сурагчдын төлөөлөгчд, тус сургуулийн багныг түшилдсэн хандивлагч Япон амт нөхөд, дэмжигч, хөрөнгө оруулагч, ивент тэтгэгч нар цуглалаа. Нар хур тэгшэрсэн зуны энэ сайхан өдөр нийт 550 орчим хүн цуглаж Шинэ Монгол сургуулийн 10 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Нийт 102 гаруй Шинэ Монголыг төгсөгчд эдгөө Японд суралцж байна. Бид дундаасаа мөнгө нийлүүлж энэхүү арга хэмжээг ивент тэтгэж зохион байгуулсан. Мөн энэ арга хэмжээг дэмжиж Японы олон байгууллага тэр дундаа Кинран Нокай Тохоку их сургуулийн хамт олон их дэмжиж тусалсан. Бидний Япон улсад суралцж буй Шинэ Монгол сургуультай мань холбоотой. Энэхүү сургуулийг байгуулахад хүчин зүтгэсэн сайхан сэтгэлтэй улсуудад баярлалт талархсан илэрхийлэхээр энэхүү 10 жилийн ойрон арга хэмжээг зохион тэмдэглэсэн билээ. Оролцсон хүмүүс сэтгэл өндөр байж баярын нулимс унгаж байгааг харахад сэтгэл сайхан байсан. Шавнармаа санаачлан Японд тэмдэглэсэн 10 жилийн ойн арга хэмжээ маш сайхан боллоо. Шавнараараа бахархаж байна. Баган нэгэн холбооны гишүүртэй нүүр тулан уулзаж тэдний сайхан сэтгэлийг мэдэрлээ. Намхан далайн иргэдээ өглөөний нар мантрыг харсан маань хизээш мартагдахгүй. Японы ихтэй сургуульд шалгалт өгөхөөр ирсэн төгсөгчдтэй нь уулзахад тэд дэлхийн ертөнц болоод өөрийнхөө тухай маш тодорхой илэрхийлж суралцах хугацаанд би ийм үе шатаар ингэж суралцсан гэж ярьдаг. Япон оюутнууд ч бэрх ийм зүйлийг ахлах сургуулийн сурагчид ярихыг хараад үнэхээр бахархмаар байдаг шүү. Шинэ Монгол ахлах сургууль байгуулагдаад 10 дахь жилээ өгдөж байна.
Дэлхийд өрсөлдөх хэмжээний сургууль болжээ. Хөгжилтэй орны ихтэй сургуульд 200 гаруй төгсөгчтэй илгээж, багш сурагчид нь олон улсын олимпиад уралдаан тэмцээнд багтам амжилтуудыг гаргасан байна. Энэ бол багш хамт олонний нөрөх хөдөлмөрийн үр дүн юм. Шинэ Монгол сургуулийн багш нарын гавьяа зүтгэлийг мартахын аргагүй. Ялангуяа Монгол улсын гавьяа багш Бавуударж болон Адил биш Алтан гэрэл Баддорж өнөр жаргал нарыг тус дурдж болно. Бид гадаадын олон орны ахлах сургуулийн хөтөлбөрийг харьцуулан судалж, өөрийн сургуулийн хөтөлбөрийг боловсруулсан. Манай сургуулийн онцлог бол Япон хэв шинж, сурагчдыг өөрийгөө олох, өөрийгөө таньж, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй зорилготой болоход нь бид тусалдаг. Сурагчдын авиасыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, гандбол, шатар дам, ширээний теннис, бадминтон, кендо, карате, айкидо, аэробик гэсэн секцүүд хичээлдэг. Улсын хэмжээнд спортын алдархнууд төрөн гарлаа. Бадминтоноор инх хот, газрын тэсээр анулам, ширээний тэсээр инрэл, сураар инх жаргал нарыг нэлж болно. Манай сургууль дээр драмын дугуулан ардын бүжиг, цэнгэнт бүжиг, үндэсний цөөхөл хөгжим, мэлтгэх хурлаг, төршлөх хурлаг гэд олон дугуулан секцүүд хичээлдэг байгаа. Энэ дотроос телевизийн хөтлөгч болсон, кинон тоглосон, улсын дуу бүжгийн аваргуудч байдаг. Миний хувьд гэх юм бол би морин хуурын дугуулан 6 дахь хичээлдээ хичээлж байна. Энэ хугацаанд Германы олон улсын фестивал, Хатан хааны шагнал, Кёлн хатнаа зохиогдсон фестивальд хүрэл медаль, Польшийн элчин сайдын яамны алтан медальтай. Бид өдөр бүр сонгоны хичээл зүүдэг. Хим, физик, математик, газар зүй, нийгмийн ухаан, монгол хэлээр хот усын олимпиадаас медаль хүртэн зөрөгчд олон бий. Химээр гэтэл усын аварга 4 төрсөн юм. Би энэ жил Токиод болсон олон улсын химийн олимпиадад оролцож шагнал байранд шалгарсан. Манай шамнар дотроос 17 сурагч Монгол улсынхаа нэрийг төлөөлж Аз олон улсын олимпиадад оролцсон дотроос физик олимпиадад бат төвшин шагналт байр, хүрэл тулгар шагналт болон хүрэл медаль, уянга хими олимпиадад шагналт болон хүрэл медаль хийсэн боллоо. Би 2 удаа Аз олимпиадад, 1 удаа олон улсын олимпиадад Монгол улсынхаа багийг ахалж оролцсон. Шинэ Монгол сургуулийн дараагийн 10 жилийн дүр төрхийг боловсруулах бодлогын зөвлөл ажиллаж байна. Бид хүүхдэд мэдлэг эзэмшүүлэх төдийгүй тэдний сэтгэлийг эзэмдэн жолоодож, сэтгэлийн их тэнхээтэй, хариуцлага санаачлах сайтай АИ-ийг эрхэмлдэг иргэн өсгөн хүмүүжүүлэхэд анхаарч байна. Шинэ Монгол бүрэн дунд сургууль бол бидний хүүхдэд үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Инхээр эцэг эхчүүд бид нар бол зүгээр баярлалаа гэж сууж улмаар байгаа юм. Ингээд эцэгхийн холбоо байгуулад ажилтдаг холбоонууд маань өргөжөөд энэ жилээс сургууль хөгжүүлэх сан болсон. Ингээд ажиллаж байгаа ихтэй бас гадагшаа чиглэсэн ажиллагаа явуулж байгаа. Ягаад тухайлбал өнгөрсөн жил байна уу да Завхай аймгийн Төдөвтэй сумын дунд сургуулийн барилга төмөрт өртөхөд бид нар хагас сая төгрөгийн ханд өгсөн. За энэ мэдээлэл одоо сургуулийн захиргааны зүгээс ямар нэгэн албадлаггүйгээр цэвэр одоо талархсан сэтгэлийнхээ угаасаал Шинэ Монгол сургуулиа дэмжиж ажиллаж байна да. Алтан цэцэгтэй анх Япон хэл огт мэдгүй байх үед нь танилцж, удалгүй маш сайн найзууд болцгоосон. Миний хамгийн дотны сайн найз минь байсан юм. Хэдийгээр тэрээр хороог орхисон ч гэлээ, үргэлж сэтгэлд минь хамт байдаг юм. Гал одрохын хувьд ч бас адилхан байгаа ах. Би хизээч түүнийг мартаж чадахгүй. Мөрөөдлийг маань анхнаас маань дэмжиж ирсэн миний хамгийн ойрын төшигдөл маань байсан. Гал одрохих гэдэг айлыг өнгөтөөд авч явах, үр хүүхдүүдээ боловсралтай болох, юмхнаар юм хийх гэд ханд маань бүхэл сайхан шинжээс. Энэ өдрүүдэд би ханыг бол хамгийн их дурсан санаж байна та. Ийм их хүнээр олдсон энэ үлсээ бид хайрлан дэглэж цаашд улам хөгжүүлэх ёстой. Бид өнөөдөр дэлхийдээ хөл нийцүүл алхсан сайн сургууль байгуулж чадлаа. Цаашдаа бид агуу сургууль болох ёстой. Шинэ Монгол сургуулийн төгсөгч охид төвгүүд бүр аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, аз жаргалыг өөрсдийн гараар бүтээж чаддаг байхыг төсөж байна. Ингэж чадах юм бол бид агуу сургууль гэж хэлэгдэх болно. Асеуны нармаста, аригато гозаймашта. Маш баярлалаа. Жаргалтай зүуднээсээ энэ өдрийг инээж өгтлээ чамтайгаа ажилдасаа яваад ирээрэй гэж чамаагаан үдэн үнслээ би цанхоор тусах үринgiгээ
өнөөдрийн сайхныг багтан дуу аярлаа. Хотын удамж намуухан хасаа гэж жаргалтай хүмүүс хос хосоо